Аймгийн засаг даргын тамгын газар нэг голын хүүхдүүд төсөл үзүүлж байна. Дорнод аймгийн нутгаар дайран урсдаг хэрлэн, халах гол, онон, уулз, галын голын экосистемийг хамгаалах, бохирдож байгаа шалтгаан нөхцөлийг тодруулж, бууруулах арга хэмжээ авах, залуу үеийнхэнд гол усан хамгаалах уламжлалт арга ухааныг сэргээн өвлүүлэх зорилгоор аймгийн засаг дарга нэг голын хүүхдүүд төслийг санаачлан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлж байгаа билээ. Нэг голын хүүхдүүд төслийн хэрэгжилтийг аймгийн засаг даргын орлогч ёл даргаар ахлуулсан төслийн баг ханган ажиллаж байна. Төслийн багт аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хилтэс, аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хилтэс, байгаль орчин аялал жуулчлалын газар, ус цаг уур орчны шинжилгээний газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгаль орчин аялал жуулчлалын бодлогын хороо, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбоо, Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл ажиллаж байна. Төслийн баг аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх хилтэс, агентлаг, байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа, усны сав газрууд болон бусад төрийн хэвшлийнхэнтэй хамтран байгаль орчны болон экологийн боловсролын чиглэлээр ажиллаж байна. Нэг голын хүүхдүүд төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих өгөөд төслийн үйл ажиллагааг нэг голын хүүхдүүд албан ёсны Facebook хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.